Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцож эхэлсэн өнгөрсөн 1 жилийн хугацаанд нийслэл хотын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийт 757 гэмт хэрэг үйлдэгдсэн. Өмнөх оны мөн үеэс 81 хэрэгээр буюу 9.6% буурсан үзүүлэлттэй байна. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил 2028 бүртгэгдэж өмнөх оноос зөрчлийн тоо 3 дахин нэмэгджээ. Зөрчлийн тоо ингэж 3 дахин нэмэгдэхэд иргэдийн мэдээлэл өгөх байдал сайжирсантай холбоотой нь өнгөрсөн 1 жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажилд гарсан ахиц гэж дүгнэж байна. За үүнийг л бид одоо иргэдийн мэдээлэх үүргээ ухамсарласан байдал, иргэдийн одоо энэ хууль эрх зүйн одоо бас энэ мэдлэг ойлголт одоо ингэж нэмэгдэж байгаатай мөн уялдуулж ингэж авч үзэж байгаа. За гэр бүлийн хүчирхийллээс өрсөн сэргийлэх чиглэлээр бол тус газраас одоо иргэдийн уламжлал, зан үйл, ёс суртахуунд нөлөөлөх чиглэлээр бол тодорхой төрлийн ажлуудыг бол зохион байгуулж хэрэгжилтийг нь хангаж байгаа. За цаашдаа 18 онд мөн энэ чиглэлээр ажлыг бол эрчимжүүлж ажиллахаар төлөвлөлөн зохион байгуулж байна. Хэдийгээр иргэдийн дуудлага мэдээлэл нэмэгдсэн ч гэсэн гэр бүлийн хүчирхийллийн гэмтэргийн улмаас өнгөрөгч 2017 онд 5 эмэгтэй, 1 хүүхэд хүчирхийлэгчийн гарт амиа алдсан харамсалтай статистикийг цагдаагийн байгууллагаас өгсөн юм а. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 6 иргэн амнасаа алдсан, үүний 1 нь хүүхэдтэй, 5 нь насан турсан хүн байна гэсэн юм тоомд байгаа. За түүнчлэн өнгөрсөн 1 жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн зөрчил гаргасан 449 хүнийг захиргааны хариуцлагын тухай хууль заасны дагуу 8 сая 409 мянган төгрөгөөр торгожээ. За мөн зөрчлийн тухай хууль зөрчсөн 1579 хүнийг баривчлах шийтгэлийг ногдолсон байна.